Ирээдүйн инженер зохион бүтээгч нарыг бэлтгэн гаргах зорилгоор Unitel Group Монгол орон даяар Unitel STEM Hub төслийг хэрэгжүүлж байгаа юм. За энэхүү төслөөр дамжуулан улс орон даяар 22 танхимд 3144 хүүхэд 5 төрлийн сургалтанд хамрагдаж өөрсдийн мөрөөдлөө бодит болгох оюун мэдлэгээ тэлэх боломж бүрдэж байна. Unitel Group 2022 оноос эхлэн хүүхэд багчуудад амьдран суугаа бүс нутгаас үл хамааран технологи инженерчлэлийн мэдлэг эзэмшиж үе тэнгийн найзуудтайгаа адилхан сурч хөгжих боломжийг олгох зорилгоор Unitel STEM Hub төслийг хэрэгжүүлсэн. Тэгвэл өнөөдөр Төв аймгийн 100 мод хотод байгуулагдсан Unitel STEM Hub төвийн хүүхдүүдэд тус группийн ажилчдын зүгээс гарын бэлгийг гардуул өглөө. Тус төвд өнөөдрийн байдлаар 100 орчим хүүхэд суралцаж өөрсдийн эддэн мэдлэгээ тэлж байна. Намайг Тэмүүжин гэдэг, би ойролцоогоор 2-3 сар болж байгаа. Програм бичих, юм бүтээх, хурдан сэтгэн бодох ийм зүйлүүдээ сурсан. Тэгээд юм бүтээх буюу робо гэдэг төрөлтөнд би дуртай. Сонирхолтой байсан. Тэгээд эрдэнэс биш програм бичих. Тэгээд юм том болоод юм бод сурах, барьж сурах. Орд нэг 3-4 сар болж идэв. Гадаа ийм галтиргаатай үед ийм давс цацдаг робот. Ер нь хийн гэж бодож байгаа юу? Тий, том болоод. Роботуудаа өөртөө гараараа хийхээрээ тэрэн дээр илүү нэг бас мотивац аваад би нэг ийм нэг бүтээл гаргацсан та гэсэн өөрөөр нэг бахархтын мэдрэмжийг айгу хүүхдүүд авдаг. Тэгээд манай сургалтанд чинь ер нь бол олон төрлийн сургалтанд суудаг хүүхдүүд явдаг л да. Тэгээ би тэдэртэйгээ ярилцаад за аль сургалтанд суух чамд нь илүү гоё байдаг вэ гэж ярингууд энэ STEM сургалтыг ярьдаг. Тус төслийн үр дүнд хоорондоо 2370 км-ийн зайтай байгаа 2 өөр аймгийн хүүхдүүд яг ижилхэн робот өгсөрч код үчиж адил төрлийн танхимын мэдлэгт суралцж байна. Ингэснээр хүүхэд бүрийн тэгс суралцах, мэдлэг олж авах боломжийг хангахаас гадна ирээдүйн шилдэг инженер, техникийн ажилтан, зохион бүтээгч нарыг эртнээс бэлтгэх боломж бүрджээ.